соёл урлагийн байгууллагуудын ажилтан албан удирдлагуудаа та бүхэндээ Монголын соёл урлагийн ажилтны өдрийн мэндчилгээг нийт орончуудын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж ажлын амжилт хүсэн өрөөё. Монголчууд бол агуу түүхт, агуу өв соёлтой артан. Ер нь дэлхийн хааж давтагдашгүй хамгийн онцлог, хамгийн үн эрдний соёл уламжлал зан заншилтай орн бол мэдээж монголчууд гэдэг. Хэдийгээр өнөөдөр Монгол орны маань эдийн засгийн байдлаа шалтгаалж соёл урлагийн салбарыг дэлхийн хэмжээнд өндөр түвшинд хүргэх ажил бидний яг сансан хэмжээнд хүрч чадахгүй байгаа хэдий ч монголчуудын хувьд энэ соёлын салбар, энэ урлагийн салбар гэдэг бол хамгийн их ирээдүйтэй салбараа гэж бидний хувьд бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас энэ асар их нөөц, асар их өв уламжлалыг дахин давтагдашгүй энэ соёлыг дэлхийн нийтэд сурчлан таниулах, бүс нутгийн хэмжээнд сурчлан таниулах энэ ажил бол бидний хамгийн алсын хараа, хамгийн алсын зорилго болох ёстой гэж үзэж байгаа. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд энэ Монголын соёлын салбарыг, үндэсний өв уламжлалыг, энэ Чингис хаан гэдэг дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн энэ том брендийг аяж үйлчлийн салбартаа хослуулан яаж амжилттай түвшинд хүрэх вэ гэдэг асуудал бол бидний хамгийн гол анхаарлаа хандуулах ёстой асуудал гэж ойлгож байгаа. Өнөөдөр соёлын байгууллагын маань нөхцөл байдал, хөрөнгө санхүү, дэмжлэг, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хувьд ямар байгааг бид сайн мэдж байгаа. Энэ бол тийм ч хангалттай түвшинд байж чадахгүй байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ялангуяа анхан шат буюу сумдын түвшинд энэ соёлын байгууллагуудын маань үйл ажиллагаа цаашаа сайжруулах олон шаардлага бидэнд тулгамж байгаа гэдгийг маш хатуу ойлгож байна. Тийм ч учраас Монгол улсын хэмжээнд соёлын төвүүдгүй сумдыг соёлын төвтэй болгох хамгийн эхний ээлжинд аймаг орон нутгаас төсвийн нөөц боломж хөрөнгөө дайчилж сумдын соёлын төвүүдийг тоног төхөөрөмжтэй болгох, гэрэлтүүлэг, бусад засварын ажлууд, тоног төхөөрөмжгүй зүйлээр хангах ажлуудыг бид жил ирэх бүр нэмэгдүүлж ажиллагаар төлөвлөж ажиллаж байгаа. Тийм ч учраас соёл урлагийн салбарыг дэмжих хөтөлбөрийг аймгийн иргэдийн төлөвчний хуралд өргөн мэдүүлж батлуулж өнгөрсөн оноос эхлэн сумдын соёлын төвүүдэд тоног төхөөрөмж, бусад техник хэрэгслээр хангах ажлыг эрчимжүүлээд явах ийм зорилгыг тавьж байгаа. Энэ улиран одж байгаа 2019 онд тодорхой хэмжээнд асуудлыг шийдвэрлсэн боловч цааш бидэнд шийдвэрлэх асуудал маш олон байгаа. Тийм учраас орон таймаг зорилттой соёл урлагийн бодлогын чиглэлээр дараах 4 зорилтыг дэвшүүлж ажиллагаар төлөвлөгөө баталж ажиллаж байна. Энд бол орон таймгаас соёлын өвийг хадгалан хамгаалах, хүүхэд залуучуудаа өвлүүлэх. Орон таймаг бол 4 ястан орчин суудаг ийм өрмөц онцлогтой аймаг. Монгол улсад орон таймаг, ховд аймаг бол хамгийн олон ястны өлгийн нутаг гэж нэрлэгддэг. Тийм учраас дахин давтагдчихгүй энэ соёлыг бид сурчлан таниулах чиглэлээр Алтарган, Баргажин, Алтан дөрөө, Наадам, за мөн өв соёл, Үнт Эрдэнэ гэдэг аймгийн Баяр наадмаар зохион байгуулагддаг наадам, мөн Хэрлэнгийн хөвөөнд энэ жилээс эхлэн зохион байгуулагдж байгаа энэ симфони, сонгодог аялал, үдэш гээд олон брендийг бид нар цаашаа гаргах юм шаардлага бидэнд байгаа. Энэ бол аяж үйлчлийн бодлоготойгоо уялдаж энэ соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдынхаа өөрийнх нь нэмэлт орлого, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гарц болох учиртай гэж би тодорхойлж байна. Хэдийгээр өнөөдөр шууд маргааш энэ зорилт маань хэрэгжихгүй хэдий ч 5 жил 10 жилийн дараа биднийг эд байх үед, бидний дүүнэрийн үед, тэрний дараагийн дүүнэрийн үед энэ салбарт хүн сэтгэл хангалуун, энэ салбарт би ажиллавал орлого ихтэй, энэ салбарт ажиллавал би сэтгэл хангалуун сайхан амьдарч болох юмаа гэдэг ийм зорилтын төлөө бид алсын зорилтыг чиглүүлэх ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарх нь өндөр ур чадвартай авьяаслаг соёл урлагийн мэрэгжилтэй хүний нөөцийг бэлдэх асуудал байна. Тийм ч учраас аймгийн иргэдийн хурлаас баталсан төрийн албан хаагчийн
нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд аймгийн төсвийн хөрөнгөөр зайлшгүй шаардлагатай энэ мэрэгжлийн боловсон хүчнийг бэлдэх асуудлыг сургалтын 100% итгэлгийг аймгийн төсвөөс хариуцаж дааж ажиллагаар ийм чиглэл гараад эхний ээлжинд энэ жилийн эхний 20 хүүхдийг энэ тэтгэлэг 100% тэтгэлэгт хамруулсан байна. Сумдад мэрэгжилтэй соёлын ажилтныг аймагт ч мөн адил мэрэгжилтэй соёлын ажилтныг бэлтгэхийн тулд бид нар зайлшгүй дэмжлэг хэрэгтэй билээ. Бид бол нэг хэсэг өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээл нийгэм өөрөө зохицуулдаг гэж бодож явсан. Энэ бас тимч туйлын зөв байгаагүй юм билээ гэсэн дүгнэлт өнөөдөр хүрсэн. Заавал бид дуу хөгжмийн багш, энэ соёлын менежер, үжийн багш, хөгжмийн багш энэ хүмүүсийг ялангуяа анхан шатанда бидэд бэлдэх асуудлыг орхидуулсан юм тал байгаа. Энэ алдаа дутагдлаа бид хүлээн зөвшөөрөх ёстой. Харин энийг цаашид дараагийн үе маань бити тавтаасаа цаашид энэ залхамжлал явуулсан гэсэн үгнээс энэ нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг баттуулаад хэрэгжүүлээд ихсэн байна. Тэгэхээр өнөөдөр цэцэрлэгүүдэд сумдад хамгийн их дутагдж байгаа энэ соёлын салбарын нэг мэрэгжилтэн бол дуу хөгжмийн багш байна. Өмнөх нийгмийн үед бол бодлоо бэлддэг байсан хүүс заагаад эрэгтэй эмэгтэй гэдэг. Нийт багш нарын тэд 2 хувиар ирэхэд нэг нь эрэгтэй нэг нь эмэгтэй ч гэдэг юм. Дуу хөгжмийн багш заавал тэд байх ёстой гэдэг. Гэтэл бид өөрөө зохицуулна гэж яваад өнөөдөр яг мэрэгжлийн боловсон хүчин дутагдсан ийм нөхцөл байдалтай гарцаагүй бид нар нүг тулгарсан. Тэгээ тийм учраас энэ асуудал дээр заавал төр зохицуулт хийх ёстой гэдгийг бид нар амьдрал бидэнд харуулсан. Тийм учраас энэ дээр дэмжиж ажиллах шаардлагатай байгаа. Аймгийн хөгжим дараамын театр ч мөн адил 2-оос 3 багшийг Улаанбаатар хотоос манай театр урьж ажилуулад энэ багш нарын цалингийн асуудлыг театр өөрийн төсвөөсөө шийднэ. Аймгийн зүгээс энэ багш нарын ажиллаж амьдрах байр сууцны асуудлыг түрээсгүйгээр төлбөргүйгээр орон нутгийн өмчийн байр болон бусад түрээсийн төлбөрийг аймагаас хариуцах хэлбэрээр энэ аймагтай нарийн мэрэгжлийн энэ симфон ялангуяа найрал хөгжмийн багш нар бусад багш нарыг өөрч ажилуулах ажлыг бид нар хариуцах зохион байгуулж байгаа. Тэгээ энэ маань бас үр дүнгүй өгч байгаа гэж бодож байгаа. Энэ бас харагдаж байгаа. Тийм ч зайлшгүй болсон хүчний асуудал дээр онцгой анхаарна гэдэг. Энэ бол үнэхээр бидний хамгийн нэг чухал зорилттой гэдгийг бас та бүхэнд танилцуулъя. Энэ чиглэлээр бид тодорхой арга хэмжээг улам нэмэгдүүлж авч ажиллана. Дараагийн дэвшилтэд тээврийн технологи нэвтрүүлж орчин цагийн стандарт олон улсын соёлын арга туршлагаас суралцах энэ ажлыг нэмэгдүүлнэ. Ер нь бодит байдал дээр ингээд энэ соёлын байгуулагч нь нэг соёл спорт аяж үйлчлийн яам гэдэг нэг яамд очсон. За ихэвчлэн боловсролын яамтайгаа хамтдаа явдаг. Тэгээ та бүхэн мэдж байгаа бол өмнө соёлын яамд тусдаа яам хүртэл байсан. 90-ад онд. Тэгэхээр энэ соёлын бодлогыг зайлшгүй шинэ төвшөнд авч хэрэгжүүлэх талаар манай энд хорон цугуулсан та бүхэн ер нь энэ соёлын салбарын ажилтны албаагчид бол хамгийн их санал онолыг дэвшүүлдэг байна. Тийм учраас цаашдаа энэ соёлын байгууллагыг бий даасан соёлын байгууллагыг илүү тийм өөр байгууллагатай хавсар байдлаар биш явах талаар төр засаг онцгой анхаарах хэрэгтэй байна гэж бодож байна. Бид энд байгаа орон нутагт байгаа эрх хэмжээнийхээ хүрээнд соёл урлагийн салбарын дэмжих хөтөлбөр гэдэг хөтөлбөрийг батлуулсан. Энэ хөтөлбөр бий дааж тодорхой болсон хөрөнгө санхүү батлагдаж явж байгаа. Цаашдаа жил ирэх бүр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгийг бид баталж яваа. Өнгөрсөн онд анхудаа 95 сая төгрөг баталсан байгаа. Тэгээ цаашдаа бол энэ хөрөнгийг бид нэлээд нэмэгдүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Тэгээ өмнө гаргаж ирсэн бидний алдаа бол аливаа нэг хөтөлбөрийг батлаад цаасан дээр баталсан. Тэгээд тэрийг хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө санхүү зохион байгуулалтаа шийдээгүй учраас ингээд энэ нэг ширээн дотор л үндсэндээ тэр хөтөлбөр тоосон дарагдаад явдаг ийм байдалтай байсан. Энийг бол нуух юм байхгүй. Одоо бол энэ хөтөлбөрүүдийг илүү амьдруулахын тулд болсон хүчнээ чадваржуулна, шаардлагатай хөрөнгийг бид тусгана. Энэ уул уурхай газрын тосны салбараас орж байгаа орлогууд бусад эдийн засгийн салбараас орж байгаа орлогуудыг энэ бүс нутгийн хүн амынхын эрүүл мэнд боловсрол соёлын салбарыг хөгжүүлэхэд бид зайлшгүй чиглүүлэх ёстой байна. Өөрөөр хэлбэл хүний хөгжүүлэхгүйгээр хүний ухамсартай, хүний соён гэгээрсэн ийм хүн болохгүйгээр бид 1000 бүтээн байгуулалт хийгээд тийм үр дүн гарахгүй байгаа гэж бодож байна. Тийм учраас Дорн аймаг бол бусад аймагтай харьцуулахад хүний хөгжилтэй хамгийн их хөрөнгө зарцуулж байгаа аймаг. Магадгүй хүмүүс харагдах байдлаар нь
бүтээн байгуулалтын ажил энийг одоо зарцуулах ёстой гэж зарим нь мэдээж үзнэ. Гэхдээ бидэнд хүн чухал уу, байшин барилга чухал уу гэдгийг бид бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна. Хүн байгаа, хүн хөгжсөн, хүн соён гэгэрсэн, хүн ухамсартай цагт ямар цаахан нийгмийг бүтээж чадна. Сайн боловсон хүчин байвал энийг хөгжүүлж чадна гэж бодож байна. Ийм зүйл байхгүй нэг хоосон гоё байшинтай байгаа дотор нь хөнгүү бол одоо тэр байшин тэгээд нэг балгасал болно. Тийм учраас бид энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй билээ. Манай Дорнот аймгийн одоо боловсролын салбараас 2 жилийн өмнө Японд туршлага судалгаа манай одоо хэдэн боловсон хүчин явсан. Тэгээд ирээд нэг зүйлийг ярьсан тэрийг би ерөөсөө байнга одоо уран зөвлөн дээр хэлье гэж боддог. Японд бол хүн амын одоо төрөлд багасж ахмад настай хүмүүс нэмэгдсэн учраас хүүхдийн цэцэрлэг сургуулиуд нь зарим нь одоо хаалгаа бариад тэгээд тэрийг одоо ахмадын одоо асамжийн газар болгож байна гэж. Тэгээ ирээд ярихаар нь би бол ийм байр суурь илэрхийлсэн. Энэ бол одоо монголчуудын хувьд ингээ хүүхэд нь багтахгүй цэцэрлэг сургуультай хүүхэд нь багтахгүй байна гэдэг бол нэг талаас бас аз жаргал юм аа. Хүн ам маань өсөн нэмэгдэжээ. Бидний ирээдүйн үе одоо хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Хүн хүнстэйгээ ороод ирдгээч гэж ярьдаг. Тийм учраас байшин барилга гэж ярихаас илүүтэй бид нар хүний хөгжүүлэх талаар л хамгийн гол анхаарах хэрэгтэй байна. Тэгээ энийг одоо Монгол Улсын төр засгаас нэлээд анхаарч байгаа. Ялангуяа Монгол Улсын ерөнхий сайдын зүгээс соён гэгэрүүлэх ажилд одоо онцгой ач холбогдол өгнө гэдэгт зарласан. Энэ ч үүднээс одоо хурд хамтлагтай хамтарч энэ хайртайгээ соён гэгэрүүлэх аяныг улс оронд даяар зохион байгуулж байна. Эрчүүдэд хайрлах, одоо эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, эрчүүдэд дэмжих, энэ гендрийн асуудлыг дэмжих чиглэлээр бас онцгой анхаарч байна. Тэр нь Улаанбаатар хотод одоо олон жил гар хүрээгүй энэ одоо дуурийн театр, үндэсний одоо музей, үндэсний цэнгэлдэг хүрээлэн энэ одоо соёлын урлагийн салбарынхаа энэ барилга боломжийн шинжилгээ ажил дээр онцгой ач холбогдол өгж байгаа та бүхэн одоо хэвлэл мэдээлэл хэрэгцээ сонсож байгаа гэж бодож байна. Дорнот аймагч мөн адилхан. Өнгөрсөн одоо манай аймгийн удирдлага тэр үеийн улсын их хурлын гишүүдийн одоо санаачлаг дэмжлэгээр ийм сайхан хөгжим драмын театрын барилгатай болсон. Энэ бол сайхан барилга. Аль ч аймагаас одоо хүмүүс ирсэн, зочид ирсэн, уралд хүмүүс ирсэн. Танай аймаг ямар сайхан театртай юм бэ гэдэг. Тэгээд нэг 585 оны судалтай. Тэгээд сая одоо алхам голын дайны ялалтын ойн баярын үеэр зохион байгуулсан олон талт арга хэмжээнд энэ театрт нь багтахгүй байсан шүү дээ. Тэгээд зарим хүн энэ театраар манад ер нь багдаж байна гэж ярьж. Тэгээд бидний цаашдаа одоо хүмүүл нэмэгдүүл хүмүүс бол ажилд ордохдоо бол ямар их одоо боломж олцоо байгааг эндээс бас илтгэж харуулж байгаа гэж бодож байна. Дээр нь олон жил яригдсан аймгийн музейн барилгын асуудлын хөрөнгө санхүү 3 тэрбум төгрөгийг Номтой 2 улсын хурлын гишүүн улсын төсөвдөд тусгуулсан. Тэгээд энэ оноос баригдаж эхэлнэ. Сайхан музейтэй болно бид. Орчин үеийн хийж загвартай хин ч харсан дүүр бардам. Тэгээ бусад одоо газар явахаар энэ үзмэр нэг цөөхөн их гой гой байшинтай байд юм билээ шүү дээ. Зарим гадаад орнуудад. Би бол очиод харьцуулаад шууд харсан. Цөөхөн үзмэртэй. Гэхдээ амар маш гоё байшин барилгатай. Тэгээ манад барилга маань муу гэхдээ үзмрөө нь бол гайхамшигтай сайхан үзмэртэй. Тэгээ бид байшингаа барьчвал үзмрийг одоо үзмрээ дэлгэж болно. Байшинг бол барьж болно харин үзмрийг бол олоход хүнд байх шүү л гэж бодож байна. Тэгэхээр бидэнд ямар их нөөц уламж одоо агуу тийм үүх түүх өв соёл байна. Энэ одоо агуу зүйлийг хариуцж яваа хүмүүс нь та нар юм аа гэдгийг би бас энэ өнөөдөр хэлье гэж бодож байна. Дараагийнх нь соёл урлагийн байгууллагын бие даасан байдлыг одоо хөвүүлэн дэмжиж, соёлын салбарт их хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аялал жуулчдад дамжуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ гэж. Тэгэхээр бид олон тийм одоо тогтмол зохион байгуулдаг одоо тийм нэрмжит олон одоо соёлын арга хэмжээтэй болох ёстой юм бэл. Дорнот аймаг өөрөө Алтраган Маргачин гэдэг наадмаас гадна, Эв мод гэдэг наадмаас гадна шинээр олон одоо тийм брэнд бүтээгдэхүүнүүдийг бид гаргаж ирэх шаардлагатай байна. Гэхдээ энэ гол нь тогтмолжод 3 жил 5 жилийн дараагаас үр дүнгээ өгч эхэлнэ. Та бүхэн санаж байгаа бол Дорнот аймагт бүх нийтийн марафон гүйлт гэдэг гүйлтийг анх эхлүүлэхэд их өндөрлөлттэй байсан. Ямар ч үсэн эхлүүлнэ гэдэг бол аливаа ажлын тэн хагасна гэж үздэг.
Тийм учраас энэ гүүдийг эхлүүлсэн энэ жил 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Одоо олныг хамарсан хүмүүсийн хүсэн хүлээдэг бэлддэг ийм тогтмол спортын арга хэмжээ болсон байна. Яг энэтэй адилхан бид нар энэ онд энэ тал нутгийн соёл гэдэг арга хэмжээ, энэ сонгодог аялал гэдэг арга хэмжээ, за халахын голд одоо хүүхдийн яваа сэргийх энэ одоо ажил арга хэмжээ. Энэс гадна өөр одоо шинэ ямар бүтээгдэхүүн бид гаргах вэ гэдгээ бид маш сайн тооцох хэрэгтэй. Ингээд тогтмол нэг өдөр тогтмол цаг хугацаанд энэ мал хийгддэг байх хэрэгтэй. Жишээлбэл хүүхдийн яваа гэхэд аудын өдрөө 8 сарын 8 тэр өдрөө л хийгдэнэ. Бороотооч бай, одоо шороотооч бай, заавал тэр өдрөө л хийх хэрэгтэй. Ингэж арга хэмжээ маань тогтмолж нь хүн төлөвлөж энэ арга хэмжээнд орохын тулд үрдсэн ирдэг болно. Манай Дорнот аймгийн хөгжим дараагийн театр одоо улсдаа нэртэй ийм театр болсон. Үндэсний хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай. Хамгийн одоо тийм оргил сайхан үе дээр явж байгаа. Та бүхэн мэдж байгаа одоо Туурхтангийн хамтлаг маань Азийн урлагийн их наадмын Гран-при шагнал авсан. Сайн Манжуур хотод зохион байгуулагдсан одоо 3 улсын Орос, Хятад, Монгол улсын залуу бизнес эрхлэлийн зөвлөгөөний үеэр болсон урлагийн тоглолтын дээр манай театрын очиж тоглосон. Үнэхээр гайхамшигтай байсан. Үнэхээр манай одоо Дорнот аймгийн хөгжим дараагийн театр бол манай зэрэгэлдээ хоёр одоо Муж аймагтай харьцуулахад үнэхээр хамаагүй илүү өссөн. Аргагүй л одоо цол дагаж бяр гэж энэ одоо Азийн наадмын одоо Гран-при авсан. Мөн одоо Азийн наадмын энэ 2 дугаар байрын дэд байрын шагнал авсан бүжигчид гэдэг. Үнэхээр тэнд би бол үзээ сууж байхдаа үнэхээр одоо бахархсан. Маш их омгссон. Бидэнд одоо ийм агуу боловсон хүчин байна. Ийм том өв соёл байна. Тэгэхээр энд бол үнэхээр ирээдүй байна гэдэгт бол одоо 100% энэ дээр итгэсэн. Тийм ч учраас манай одоо аймгийн хөгжим дараагийн театрын хөрсөргөлд орнууд чинь байнга урьж байгаа шүү дээ. Шигийн гол аймаг, Хямгай аймаг, тэгээ Хөлбөмбөр аймаг, Манжуур хот. Тэгэхээр бидэнд эндээс бол асар ирээдүй байна гэдэг бас бүгдээрээ харж байгаа гэж ойлгож байна. Цаашдаа үндсэн одоо энэ одоо 4 чиглэлээр бид нэр одоо дэмжлэг үзүүлж явна. Түрүү ерөнхийдөө дурдаад одоо зүрхэс дурдсан. Ялангуяа энэ одоо байгалийн баялгаас энэ үе удмаараа насаараа энд амьдрал суусан ард иргэдийн одоо хамгаалан хайрлж байсан энэ баялгаас одоо орж байгаа орлогыг бид шударгаар авдаг байх хэрэгтэй. Газрын тус уул уурхай орлогоос. Одоо харамсалтай нь өнөөдөр манад хойрлохгүй байна. Бид энийг хойрлуулах чиглэлээр энэ хууль тогтоох байгууллага яамдад бол одоо удаа дараа маш хүчтэй хандж байгаа. Өөрөөр хэлбэл орон нутгийн хэмжээнд шийдэж чадах зүйлээ бид одоо бүрэн одоо шийдэхин төлөө эрхэм зорилго болгож байгаа. Дээр нь бидэнд шийдэж чадахгүй хууль эрх зүйтэй өөрчлөлттэй холбоотой асуудууд бас байна. Тэгээ эндээс орж ирсэн орлогыг бид нар зөвхөн энэ хүнийхээ хөгжилд зарцуулна гэж одоо бодож байна. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол, соёл, хөдөлмөр эрхлэлтийн салбарт. Тэгмээс би та бүхний энэтэй санал нэг байгаа хаа гэж бодож байна. Бидний дараагийн үе соён гэгэрсэн, зөв хүмүүжлэлтэй, гоо зүүн мэдлэгтэй, бие биенээ хайрладаг, боловсролтой, эрүүл, соёлын өндөр одоо мэдрэмжтэй, энэ өв соёлоо хайрладаг, хамгаалдаг ийм одоо шинэ дараагийн үе гараасай л гэж би бодож байна. Тэгмээс энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг заавал нэмэгдүүлэх шаардлагатай. Одоо алийн болгон тэгээд нэг суманд өвөлдөө халдахгүй тэр соёлын төвийн барилга нь одоо бараг халахгүй нэг арга хэмжээ бол халаадаг. Тэгээ ийм байдалтай байхыг үнэхээр одоо хүсэхгүй байна. Халахгүй сум шинэ сумын төв байгуулагдсан. Соёлын төвийн нээлтэнд манай одоо Баян Түмэн Сэргэлэнгийн соёлын төвийн хоёр эхлэж очиж оролцсон. Та бүхний өмнөөс одоо очиж тэр соёлын төвд нь одоо хандив тусламж үзүүлж илээ. Надад бол их сайхан санагдсан. Тэр соёлын төв бол гайхамшигтай сайхан соёлын төв байна. Тэгээ цаашдаа бид одоо бүх сумаа ийм одоо сайхан төвтэй болгохын төлөө зорих хэрэгтэй. Тэхийн тулд мэдээж боловсон хүчин тоног төхөөрөмж тэгээ бид хамгийн гол нь өөрсдөө орлого олдог байх хэрэгтэй. Тэрийг бол аймгийн засаг даргад би бүрэн дэмжинэ гэж одоо энд бас хэлхэн зүгт. Соёлын байгууллагуудыг одоо ялангуяа зуны үйлрэлд, аяж үйлслийн үйлрэлд орлого олдог байдлыг дэмжиж өгөх хэрэгтэй бид нэр. Бүх талаар. Та нар ч бас хичээх хэрэгтэй. Хуулийнхын хүрээнд орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй.
хамтлагуудыг байгуулах ёстой. Тэгээ аяр жуулчлалаа бүгдээрээ дэмжиж хөгжүүлэх ёстой. Манжуур чиглэж явж байгаа аяр жуулчлалыг Доромт аймагт одоо нэг саатдаг, Доромт аймагт одоо тодорхой орлого оруулдаг ийм нэрмжит арга хэмжээтэй бид нар болох хэрэгтэй байна. Яг аливаа зүйлийг шийдэх чинь шууд одоо 1 2 3 жил гэж шийддэг юм байлээ л дээ. Шатараатаа шийддэг. Тэгээ бид нар чинь одоо арьсан нийгэм шилжээд өнгөж 20 хэдэн жил болж байгаа шүү дээ. Тэгээ бусад орнууд ч 200 гаруй жил болцсон байгаа. Тэгээ бид нар сэтгэлээр унахгүйгээр цаашаа боломж байгаа байна гэж хараад энэ чиглэлээр л одоо бүгдээрээ тийм орлого нэмэгдүүлэх хэрэгтэй байна л гэж би та бүхэнд хандаж хэлье. Тэрийг бол харин бүх талаар бид нар дэмжиж ажиллана. Хуулийнхын үрээд тийм гарц гаргалгаа бол байгаа мэл. Тэгээ та бүхнийхээ соёлын одоо салбарт зүтгэх ард иргэдээ соёлын гэрүүлэхийн ажил чинь өндөр амжилт хүсье. Тэгээ би соёлын салбарыг бол дэмжих ийм одоо үүрэгтэй өнгөж бодож байгаа. Ер нь энэ унган нутгийн хүүхдийн хувьд ч тэр аймгийн засаг даргын хувьд ч тэр тэгээ одоо миний аав маань энэ соёлын салбарт одоо ажиллаж энэ соёлын салбараас одоо Монгол төрийн хүндтэй одоо хайр ивэлийг бас хүртсэн байгаа. Тийм учраас би хувийнхөө хувьд ч тэр одоо энэ салбарт бас зүтгэх юм үүрэгтэй өнгөж бодож байгаа. Тэгээ ялангуяа одоо өөр мэргэжлийн хэдий ч гэсэн энэ салбараас одоо соёлын шагнал авсандаа одоо их баяртай байгаа. Тэгээ та бүхэнд энэ салбартаа одоо хичээн зүтгэж, энэ салбартаа амжилт олж, энэ салбартаа одоо сайхан амьдарч, энэ салбараас одоо нийгмийн баталгаа хангаж ийм явахын үлзийтэй ирүүлэх өргөн дэвшүүлээ. Тэгээ хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.